Hi vlog. Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ Мальдив явсан аяллахын тэмдэглэлийг хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээд явхаа ямар ч хэлээсээ 2 хоногийн өмнө мэдсэн. Цэцэ маань Мальдив явах гээд Стамбулын онгоцны буудлын дээр дараагийнхаа нислэгийг хүлээж авахдаа энэ гэрээ болоод Баби надтай яриад "Үе ийм гэрээ гарсан гин явах уу" гэж тэгэхээр уухантаас тэгээл гэдэм байгаас дэмжтөө. Мөрөөдлийн улс шүү дээ Мальдив. Яхаарахгүй Мальдив. Бид гурав чинь тэгээ хоорондоо яриад бөөн баяр. Ядж хахад 2024 оноос 2025 оныг шилжих тэр шинэ жилийн үеэр байх байхгүй юу? Гала тоглолтод оролцохоор явж байгаа. Цэцэмэн алужаа очижсэн, буудалд орсон. Бид хоёр нь болохоор Туркийн онгоцны буудал дээр дараагийнхаа нислэгийг хүлээгээд тэгингээ зэзэдэгээ яриад ямар байна, анчин гоё юм уу, халуун байна уу, хүйтэн байна уу гэд очиж жагаад уулзцгаая энэ төр гэсэн юм яриад байж байгаа нь. Бид хоёр нь ингээд Туркийн онгоцны буудал дээр ирээд 2-3 цаг болсон байна. Нийтдээ 10 цаг хүлээх байсан. Амар хурдан өнгөрч байна. Тэгээд тэгсэн чинь Туркийн Стамбулын онгоцны буудал дээр хэрвээ олон цагаар хүлээх болвол дээрээс нь Turkish Airlines-аар нисэж байгаа хүмүүс нэг давхарт байдаг. Turkish Airlines-ийн Care point. Yes, улаан бичгтэй Care point. Би энэ бичлэгийнхаа дараа зургийг оруулж Care point руу очоод voucher авч болт юм биш үү? Хоолны voucher. Тэгээ нөгөө тикетээ дараагийнхаа нислэгийнхаа тикетийг үзүүлээд тэгэнгүүтээ хоолны voucher авч болно. Voucher нэг юм хөө юм ирнэ, бас зургийг тавьчихна. Бид хоёр юу авсан гэвэл дана. Амар гоё вивтэй хоол идэж байгаа сте. Адлаа. Вау. Ямар лээсэн? 5-аас 6 хоолны газар байт юм байна. Тэндээс сонгоод түргэн хоолны газар хамаагүй болно. Тэнгүүтээ тэндээ сонгоод тэгээд хоолныхын тэнцээ би дахиад зургийг оруулж тэнцээ яг ваучраар ямар хоол идэж болох вэ гэдээ бас юу байд. Тэгэхээр мөнгө өгөх хэрэггүй Туркийн онгоцны буудал амар үнэтэй байт юм биш үү? Жишээ нь ихэд нэг пив бараг 15 евро. За ямар ч тач хүлээсний эцэс цаг маань болоод хоёулаа дараагийнхаа нислэг рүү Мальдивийн зүг догтлсоор явна. За Туркээс Мальдив руу 8-9 цаг нисдэм билээ. Тийм болохоор сайхан тухалж аваад кино үзээ, тэр дунд чинь уйлаад инээгээд хичнээн ч юм болов бүү мэд. Ямар ч тач нэг уйлдаг кино үзэж уйлж үтсэн, инээд минь кино үзэж инээж үтсэн ямар ч лээсээ уйдаагүй. Бид хоёрыгаа ингээд нисээд явж явах зур Цэцэ маань яасан бахна уу? За энэ хооронд Цэцэ маань онгоцны буудлаас өөр онгоцны буудал очоод энэ болохоор транспорт хийдэг онгоцны буудал байгаа. Жижигхэн нөгөө нэг ийм далай дээр зогсож болдог дээрээс нь нисдэг онгоц. Яагаад ийм онгоцоор явж байгаа вэ гэхээр Мальдив улс маань 1192 арлаас бүрддэм байлээ. Одоо нийтдээ. Гэхдээ 200 арал нь хүмүүс оршин суудаг. Эсвэл resort явуулаад ийм үйл ажиллагаатай байд юм лээ. За ингээд би одоо газардаж байна. Усан дээр ингээд газардах бол бас сонир мэдрэмж байлээ. Энэ бол reception. Маш сонирхолтой усан дээр байдаг reception. Амьдралдаа анх удаа яг ийм reception ийм онгорхой тэгснэ усан дээр байсан болохоор маш сонирхолтой байсан. Амар гоё үзэсгэлэнтэй тэр. За явж ямар тач бит хоёр газардах гээд яг газардах үед айгүй мэдрэмж төрсөн. Ягаад гэхээр нөгөө онгоц доошлоод идэг. Тэгсэн чинь доор дан ус харагдаад бүр ингээд усан дээр буух гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд. Тэгтээ аюулгүй зүгээр яг онгоцны буудал дээрээ бусан. За тэгээд ачаагаа авах гэж нэлээд уудсан. Яагаад гэсэн юм мэдгүй ачаа гарч ирэхгүй байсан. Тэгээд ямар ч тач ачаагаа авсан. Тэгээд гарч ирээд онгоцны буудал нь амар жижигхэн байд юм байна. Тэгээд гарч ирээд амар нэрээ хараад чичнэр байдгүй. Тэгээд
Нөгөө тосох хүнтэйгээ ярьсан ах ингээд тусцсан өмч хоёрын ачааг авцсан явж байна. Амар жижигхэн онгоцны буудлгүй амар жижиг байх уу жижигхэн онгоцны буудал гэсэн юм нөгөө амар хүн ихтэй бүр буужгинсан юм байна. Одоо буудлал руугаа явах байна. Буудлаа очиод тайцтай харуулна. Ямар ч аэропортны юм байна. Амар нөгөө хүүтэн өвлөөс шууд бүр зүгээр халуун 100-д ирдэг нэс. Хацаа. Оо за баярлалаа миний гоцсон. Стив шиг хатаа малаас тухай яригдчих. За яваарай гэсэн мэт юм аа. Энд ингэдэг гэсэн ингээ онгоцны буудлаасаа бууш дээ. Тэгэнгүүтээ амар 1100 1190 билүү баг 1200-аад аюулн дэдэг байхгүй юу? Тэгээд тийшээгээ онгоцоор юм усан онгоцоор явдаг гэсэн. Одоо онгоцны буудлаар энд байгаа. Онгоцны буудлаасаа нөгөө аюулн руу ингээ явдаг гэсэн. Онгоцноосоо буугаад саяны хийсэн water taxi. Нэрээ чинь те. Энд угаасаа яг water taxi л юм. Йоо, далайгаа сансан байна. Дээрээс нь ингээд онгоц хөдөлдөг энийг магтсан байна. Гоё бай. Би ч усан онгоцон дээр бараг 5-6 жил ажиллаж агаад сүүлийн 2 жил болохоор яг газар буюу ланд дээр суурин ажилласан байгаа. Тэгчээд ингээд далай хараад ийм жижигэн ч гэсэн усан онгоцон дээр суугаад явсан чинь зүгээр би бүр жаргаж өөхөх гэж байсан. Үнэхээр бүр ингээд нөгөө моно дээр гардаг штэ it calls me гэдэг яг тэрэн шиг бүр ингээд би бүр үнэхээр бүр ингээд амар гойсоо. Тасархаа. Маш жижигхэн арлуудыг ингээд resort болгоод үнэхээр гоё газар байгуулад үйл ажиллагаагаа явуулцгаад юм бэлээ. За энэ болохоор манай цэцэгийн минь байрлсан буудал resort байгаа. Hi guys. За би цэцэ байна. Энэ бол миний буусан resort St. Regis Maldives гэдэг нэртэй. За ингээд нэг юм том байшин 100 м²-т байшинд урталтай пүүлтэй айгуу гоё харууцтай ийм. За тэгээд одоо 0 нас амар гоё. Айгуу гоё цэвэрхэн маш үзэсгэлэнтэй байсан. Тэгээд Монголд ийм гоё буудлууд бас нэгдээсэ гэж маш их хүссэн. Мальдив бол үнэхээр жаргалын орн байлээ. Бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Бүр гэтээ яг хоо энд ганцхан л хансан л доо. Гэхдээ л амар аз жаргалтайгаар ганцхансан. За энэ болохоор хоолны газрын урд байдаг пүүл байна. Манай resort бол ерөөсөө айгүй жижигхэн байсан. Тойроод бүтэн алхахад бол нэг сандал 20 минут зарцуулдаг. Их жижигхэн. За тэгээд энд хүмүүс ер нь бол бараг хүн байхгүй юм шиг дээ. За би бол одоо ганц өдрийнхөө амралтыг амар аз жаргалтай өнгөрүүлсэн. Одоо хамаг боломжтой бүх хувилбараар өөрийгөө амраасан, далайн эрэг дээр ганцаараа чилэрсэн. Өөр угаасаа амт хүн байхгүй амар халуун болохоор. За энэ бол манай нөгөө хоёрын маань бодол байна. Яа тийм. Yay! Here we are. Харин тийм бит хоёрын ачаа мачааг авахгүй шууд ингээд буудлаа өдөрсөн байна. Ачаа мачаа цаанаас нь оруулж байрлах газараа очсны дараа ачааг нь аваачаад өгчдөг болохоор бид нэр ингээд жижигхэн хөргөн дөрвөн дугуйтай хүмүүс суудаг. Одоо энэ ч харагдаж байна да. Тийммар байрлах газар руугаа явсан. Тэг үнэхээр гоё байсан. Хаашаач харсан далай. Тэгээ бүр үнэхээр л одоо заавал очиж үзэх ёстой газрын нэг юм байлээ шүү. Энэ Hilton Resort маань
шинэ он гарах үед одоо 12 сарын 31-ээс 1 сарын 1 шилжих шөнө гэх юм уу? Энэ үед айгүй их ачаалттай байдаг. Ачаалттай бүр фүли бүгд байдаг болохоор бид хоёр ингээд нөгөө ажилчдынх нь байралтай газар байрласан. Гэхдээ бүр саяны газар бол зүгээр ажилч байдаг гэхэрэг байгаа сте. Шинэ орой хахад бол үнэхээр чийл, үнэхээр гоё, тайван, цаг агаарч гэсэн гоё дулаахан тэгсэн юм бүр амар бөгчм халуун биш. Өстой янзын гоё байсан. Энэ болохоор яг ажилчдынх нь чөлөө цагаа өнгөрөөдөг. Хоолоо идэж болно, кофе ууж болно. Оройн болохоор ингээд крүү бар болчт юм лээ. Одоо ажилчдын бар гэх юм уу? За бид хоёрын хоол идэх газар энд байгаа. Тэгээ өдрийн 3 хоолтой. Энэ зөвхөн ингээ ажилчдынх нь чөлөө цагаа өнгөрөөж болохоор хөл бөмбөгийн юу вэ? Манай өндөр сайн юу вэ? Явж сайхан чийлрээд кофегаа уугаад юу аа. Дөрөөс тоглолцдог. Тоглолтын бэлтгэлтэй. Тэгэхээр нэг 30-40 минут бид хоёрт байгаа. Жохон чийлэрцгүй. За энэ харагдаж байгаа орчин бол яг бидний тоглолт хийх газрын хажууханд ердөө 5 алхаал байгаа гэсэн. Бүр вау. Надад гэхдээ ягаад чи яг энэ газар нөгөө Castaway гээд кино үйдэн штэ. Тэр санаанд ороод исэн л та. Гэхдээ мэдээж хүн амьтан байгаа. Өнөөдөр нь бид хоёр тоглолттой. Тэгээд тоглолтоос өмнө бас дахиад тайзаа үзээд хөгжмөө тааруулаад гэрлээ тааруулаад үзсэн байгаа. Тэгээд байрлах газараа бас хайсан. Одоо тоглолтынхаа өмнө бид нэг газар байрлаж нуруугаа халаанд би тоглолтондоо бэлддэг болохоор тэрийгэ хаагаад очиод үзээд тэндээсээ тоглох газар хүртлээ яаж явах уу, хаана байж явах уу, одоо ерөнхийдөө бол backstage гэсэн үг тийм. Тэрийгэ бас хүмүүстэйгээ уулзаад тохиролцоод тэгээд байрласан байгаа. Энэ болохоор яг ингээд шинэ оныг зөвхөн Мальдивт гарах гэж ирсэн хүмүүс энэ чинь ингээд энэ ресортт байгаа хүмүүсээ зориулаад ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Халуун оронд ингээд ёолк хараад ийм гэрэлтэй, шинжлэлийн уур амьсгалтай байхыг харахад бас сонирхолтой байлаа шүү. Бас л гоё мэдрэмж л. Манай цэцэг минь бас ингээд тоглолтоо хийсэн. Цэцэг минь оцсны дараа ийм пропстай, иймэрхүү үзэгдэлтэй юм хийн шүү гэд харуулсан чинь тэр нь акул байсан. Акулын дээр бариулын зоочихсон. Тэгээд нэг өдрийн дотор байна уу? Номероо гаргаад амар гоё үзүүлээд хүмүүс үнэхээр гайхалтай хүлээж авсан. Ямар тач тэгээд үзүүлбэрээ үзүүлээд амжилттай тоглолтоо хийсэн байгаа. Бид хоёрын хувьд гэх юм бол арай нэг шинэ жилийн уур амьсгалтай гэх юм уу. Цэцэглэнгийнхаа хийсэн хувцаар гоёод уруулаа улаанаар будаад шинэ ноноо гаргахтаа бэлдээд тоглолтоо хийсэн байгаа. Тоглолтоо бол амжилттай хийсэн угаасаа. Тэгээд тоглолтын дараа хүлээ авалтанд нь ороод 5 4 3 2 1
Нэг л мэдсэн буцах болцсон байсан. Тэгээ өглөө 6-аас байна уу 7-оос яана уу бид хоёрыг ийм усан зайв хурж ирж аваад цэцэмэн болохоор тийм нисдэг нөгөө хеликоптероор явсан байгаа. Тэгээд нэлээд зайтай. Энд чинь нөгөө амар олон арал байдаг гэсэн шүү дээ. Тэгээ эндээсээ нэг арлаас тэр нөгөө онгоцны буудлын яадаг одоо төв рүүгээ хүртлээ бараг нэг 20-30 минут явсан баг шүү. Энэ харагдаж байгаа нисдэг тэрэг дотор цэцэмэн явж байгаа. Замаараа өөр нэг газар буугаад өөр хүмүүс аваад тэгээд ингээд энэ хеликоптерийн зогсоол нь ондоо газар идэм билээ. Аэропортоос арай хол. Тэгээ манай хоцоргоо шахсан. Бүр гүйж ирж байгаа харалтай. Яг хоцорчлоо л гэж бодсон гэсэн. Ямар ч тач тэгээд гурлаа уулзсан, хамтдаа хайрсан. Яа нэг улсад бэж иж уулзахгүй байсаар байгаад яг явахдаа хамт одоо нислэг нь бол нэг байж таарсан л та. Тэгээд ингээд бүр онгоцны бодол дээр уулзсан мэт чи гэсэн юм бэ тий. Тэг ямар тач гурлаа ниссэн байт юм аа гэрлүүгээ. Шинэ оноо аз жаргалтайгаар айгүй гоё газар гаргасан 3 хүмүүс нь ингээд харих гэж байна. Та бүхэндээ влог үзэн маш их баярлалаа. Удахгүй дараагийнхаа влогоор уулзцгаая.